За өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 12 дугаар хуралдаан боллоо. Хурлын эхэнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга амар сайхан хот байгуулалт дэд бүтцийн стандартыг шинээр боловсруулж бүх салбарт мөрдүүлэх, хотын агаар болон өрсний бохирлыг бууруулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн их усүрийг бүрдүүлэх, за бүх төрлийн нам даралтын зуухуудыг 2018 онд багтаан төвийн шугамд холбох, эсвэл бүрэн цахилгаан болох ажлыг зохион байгуулах, за байгаль орчны бохирлыг үүсгэгч иргэдийн эрүүл мэндэд нэн хортой тооцох төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэвсгэр, за суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх, за нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын хүн суртал, авилга, хээл ахуулыг таслан цоцох гэсэн 5 чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллахыг за иргэдийн хурлын төлөөлөгчдөөс хүслээ. Мөн дээрх үндсэн 5 чиглэлийг хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа газар хэлтсүүдэд өгөх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлсэн байна. Гэхдээ бид бүтээл нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болгох асуудалд хэд хойрог байгаагийн улмаас мэдээллийн сангууд нь харилцсан холбогдоогүй. Хоорондоо хөрвж уйлдах боломжгүйгээс шийдвэр гаргах үйл явц удаашрдаг асуудал байсаар байна. Үүнээс үүдэн төсвийн хөрөнгө оруулалт оновчтой бус төлөвлөгдөж, төрийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгцээтэй газраа хүртээмжгүй, төр иргэн хоорондын харилцаа холдож, хүн суртал нэмэгдэж, нарийн зохион байгуулалтаа авилга хээл ахуул үржих хөгжих нөхцөлийг бас бүрдүүлсээр байгаа. Ийм та бид хариуцлагаач чанд ухамсарлаж, төрийн залгамж чанар ой санамжийг цаг ямагт бэхжүүлэн ажиллаж, нийслэлийн бүх шатны үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгоход онцгой анхаарал хандуулан үг үйлдэлээ нэгтгэж ажиллах нийгмийн захиалгыг биелүүлэх ёстой. За мөн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг улсын хурлаар тун удахгүй хилцэх гэж байгаатай холбогдуулан уг асуудалд хариуцлагатай хандах учиртайг сануулсан. За нийслэлийн эрх зүйн чадамж хэрхэн тодорхойлогдож, яаж хэрэгжихээс иргэдийн амьдрал, хот тосгоны тогтвортой хөгжил хамаарна гэдгийг тэрээр хэлсэн үгэнд онцлсан юм а. За бодит амьдрал дээр нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болох асуудалд хит хойрог хандаж байгааг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга амар сайхан мөн шүүмжилсэн. За үүнээс үүдэн төсвийн хөрөнгө оруулалт оновчгүй зарцуулагдаж, төрийн ажил үйлчилгээ хэрэгцээтэй газраа хүртээмжгүй болж, хүн суртал нэмэгдэж, нарийн зохион байгуулалттай авилга, хээл ахуул газар авах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн юм а. Бас хийж чадгаар байна. Байгалийн зам ёсоор өвлийн өдрөл эхэлж